Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг нэмэгдсэн хүртгийн албан татварын буцаа олголтын хувь хэмжээг 2-оос 5 болгосон хуулийн өөрчлөлтийг 2026 оны 10 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах улс төрийн шийдвэрийг өчигдөр гаргасан юм а. За энэ шийдвэрээ эрх баригчид гишүүд цалин тэтгэврийг нэмэх төсвийг бүрдүүлэх санхүүгийн боломж гэж тайлбарлсан. Гэвч энэ алхмыг сонгуулийн дараах эдийн засгийн бодлогын зөрчилтэй байдлыг илтгэсэн улс төрийн шийдвэр гэж дүгнэх гишүүд байгаа юм а. Нэг талаас татварын өнгөлөлтөөр иргэдийн орлогыг дэмжинэ гэж амлаж, нөгөө талаас төсвийн орлогыг алдахгүй тулд хуульд хугацааны өөрчлөлт ингэж оруулах нь Монгол Ардын намын дотоод бодлого, засгийн газрын нэгдсэн төлөвлөлт сул байгааг илэрлэгэж дүгнэх боломжтой. Эдийн засгийн нөхцөл хүнд төсвийн дарамт өндөр энэ үед эрх баригчид богино хугацаанд иргэдэд нааштай мессеж өгөхийг зорьсон нь тодорхой. Гэвч энэ нь урт хугацааны бодлогоос илүү улс төрийн оноо авах зорилготой шийдвэр болж хувирсныг улсын хурал дахь ардсан намын гишүүд шүүмжиллээ. Сая тэр нөөцийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулна гэдэг чинь төсвийн орлого эгүүдчихэд байгаа. Дээр нь төсвийн орлогоо нэмэгдүүлж хагаад өөрөөр хэлбэл иргэдээс өөрсдийнх нь халааснаас аваад тэгээ багш нартаа хүчилгэж штэ. Энэ засгуудаас бол бид нэр татвартай холбоотой шин зүйл бол хүлээлтгүй. Төрийн өөрт байгаа өндөр өргүү зардлуудыг хасах, төрийн өмчийн дээр байгаа авилга хулгайг алга болгох бодиттой бодлогын шийдэл бол эндээс хүлээлтгүй юм байна. Засгийн газарч анх улсын цөө өргөн барьсан улсын зүрх магтахтаа хоёр хүн үндэслэл магтсан шүү дээ. Эхнийх нь наадах юм байсан. Хоёр дахь нь хүн төвтөө төсөв байна гэсэн. Ингээд хүн төвгүүж төсөв боллоо. Тэгээд тэр нөөтийн буцаалч байхгүй боллоо шиг боддогоор тий. Эрх баригчдын гаргасан улс төрийн шийдвэрийг улсын хурлаар дэмжиж төсвөө баталвал татварын шинжилгээний бодлого нэгэнтээ хойшлогдож, татвар халамжийн бодлогын зөрчил дахин ил гарах нь. Углуугаар бид нар илүү асуудлыг харах хэрэгтэй. Өнөөдөр үүсэж байгаа цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой нэг хоёрхан зүйлээс улбаатаагаар бүхэл бүтэн одоо нөөтийн тэгээ гинжин татвартай холбоотой, бус асуудлуудтай холбоотой уялдаа холбоо нь хаана яаж орж ирэх гэж байна гэдгийг бид нар харах хэрэгтэй. Тэгжээж өөрсдөө санал өгөх хэрэгтэй. Эдийн засгаа бодох, татварын баазыг нэмэгдүүлэх утгаараа дээрэс нь юм хийж байгаа үнд хөнгөн байх утгаараа юм авж байгаа үнд биш, юм хийж байгаа үнд хөнгөн байх утгаараа нөөт ерөөсөө нийт дүнгээрээ 5% байх нь зөв гэж боддог. Ерөөсөө 1-2 сарын тооцоо хийхгүйгээр тийм орлого байна, ийм боломж байна гэдэг чинь болохоо болчлоо гэдэг чинь ингээд нэг тийм төлөвлөлт гэдэг юм хийж чаддгүй болсны одоо илэрл бол энэгээр харагдаж байгаа. Засгийн газар тооцоолгүй ажиллаж байна. Тэгж л хэлж болно шүү дээ. Улс төрийн ашиг сонирхол эдийн засгийн бодлогоос давсан нөхцөл байдал эрхчлүүдийн санхүүгийн сахилга төсвийн доктортой байдалд нөлөөлөх хэрэгсэлтэй. Товчхондоо улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн энэхүү шийдвэр бол эдийн засгийн тооцоотой алхам гэхээс илүү сонгуулийн дараах улс төрийн оноо хадгалах оролдлого гэж харагдахаар байна. Үйлчлүүлэхээр байх нь зохистой юм байна гэдэг ийм тооцоол юмнууд